За тэгээд алтан шар зам маань үзэтэй байх халтгай. Ихэнх жуулчид Лаос улсыг энэ устай хил залгаа оршдог Таиландтай адилгүй тис өөр ус гэж боддог юм шүү. За үүний хэрэгтэй Лаосын явчилсан бүгд мөрөнд тулсан Таиланд улстай маш төстэй юм байна. За улам жил ясаар бол Лаосын одоо улсад адал явдлын ус гэж үздэг. За жуулчид бол энэ дээр шин сэтгэл олж авах гэж одоо боддог. За түүнийг ч боломжийн үнээр олж авч чаддаг юм байна. За жишээлх юм бол одоо энд ирсэн залуучууд бол хостел ороод за 30 хоног боломжийн өрөө хоол ундаа ердөө 300-аас дээшгүй доллар төлөөд одоо 30-аад хондог юм шүү. За ерөнхийдөө Лаост бол мөнгө зарцуулах газар ер нь байхгүй. За томоохон дэлгүүрүүд бараг л байхгүй гэж хэлж болно. За ер нь жижигхэн хувийн лангуунуудад л ихвчлэн орон нутгийн жимсгэн хүнсний ногоо байдаг юм билээ. За Лаос улсад ер нь Макдоналдс, хамбургер зэрэг ерөөсөө олж харахгүй. За мөн өрсөлдөөн байхгүй тул хувийн дэлгүүр, кафе, рестораны эзэд хурш Таиландаас 2-3 дахин үнэтэй бараг аялан жуулчдад хүргэдэг нь сонир санагдсан. Тэгээ ер нь Лаос улсад бол Мэнтянд явж байхдаа ч гэсэн харсан ер нь өөрмөц шин чанар гэж үзэх юм бол ус дээр тархсан олон тооны сүм хийдүүд, за лам хуургууд байвал онцлог байдаг. За ер нь өөр бол нэг очиод үзээд хараад байх газрууд бол маш цөөн. За гэвч энэ улсад ирсэн аялагчид тус орны тайван амьдралын хэмнэлийг одоо маш их таалдаг гинэ. Замын хөдөлгөөнд төвжирэл байхгүй, за хүмүүс нэг тайван амгалан, за ихэнх амралтын газрууд нь нам гүмхэн, одоо цэвэрхэн наран шарлагын газруудтай, за маш их одоо уудам тосгонуудад их нов ногоон газар тайван амгалан амрах гэж энэ
Социалист Лаосын агаарын тээвэр нь бол хэтэрхий өндөр үнэтэй. За бусад зүүн өмнөд Ази орнуудтай харьцуулахад за хэдий тийм ч ууларх газар нутаг маш муу замын нөхцөлтэй Лаос улсад аялах хамгийн найдвартай аюулгүй хурдан зорчих арга нь бол агаарын тээвэр юм аа. За дашин дэлхийд та бүхэн Тайланд орчоод Лаос орвол Air Asia-гийн онгоцоор Бангкокоос Винтиан хүрэхэд $58 нисдэг юм биш үү? Ванвинг хотоос их аяллаа эко туризм гэдэг юм төгссөн юм байна. За тэгээд энэ гүүрн ингээд найгаад одын цаалт зарж байгаа бид зарим суугаад энэ аялал маань хэлэх гэж байна. Аялын групп таврагдаа явж байгаа. За ерөнхийдөө энэ Лаос улсад Вьетнамын дайны үеэр маш олон тооны дэлбэрээгүй бөмбөг үлдсэн байгаа юм байна. За тийм болохоор ерөөсөө аялын компаниар зам нь одоо маршрут нь гарсан юмар явахгүй бол энэ хүмүүс өөрсдөө ингээд дураараа явах боломж юусэн байдгүй юм байна. Тэгээд бид бол ингээд өөрсдөө ингээд дураараа яваа сурцсан. Тэгээд одоо бол аргагүй их аялын компаниар ингээд явж байна. За Ванвинг хотод бол түүх соёлын дурсал газрууд бараг байхгүй. За өглөө эрт дахиад онгоцсон барууны дараах шавартай замтай, за тосгоны эргэн тойрон эцэс төгсгөлгүй үргэлжлэх цагаан будааны талбай. За өндөр уул, ой ширэнгийн ой бүхий энэ хотод одоо ирээд хинч сонирхолгүй хэвээр үлдэхээр хот гэж бодогдох боловч за 90-ад оны сүүлээр орон нутгийн хэсэг оршин суугчид огт санамсаргүйгээр намсан голоор машины хийсэн дугуйгаа гүйж үзээд за энэ үйлчлэгээр бол жуулчдад одоо үйлчилж болох юм байна гэсэн санааг олсон байна. За ингээд машины дугуйн дээр сууж хотыг тойрсон олоор хүмүүсийг зугаалуулах нь тус хотын онцлог болсон юм байна. За үүний нь бол Лаосын бүх аялал жуулчлалын газруудад ашиглах болсон юм байна. За дараа нь бид устдаа агууд цаг хагас эртээ экстрим экскурс хийсэн. За уг агуун дотор бид хийлдэг дугуйн дээр сэж дараа нь өвдөг дөнгөж давсан усанд 1 цаг орчим явуулж агууг сонирхолтой юм байна. За энэ агуу бол маш том, зарим газраараа маш нарийнхан, заримдаа бид гартаа дугуйгаа барин нарийн хавцлаар мөлхөх хэрэгтэй байсан. За энэ бол маш хөвгөлтэй байсан, заримдаа аимшигтай шиг санагдаж байсан. За энэ жижигхэн хотод анх буугаад маш эерэг сэтгэл төрүүлсэн. За энэ хот бол жуулчдад зориулсан одоо маш олон тооны жуулчид дотор нь халигдсан цэвэрхэн хот гэж хэлж болно. За намсан голын дагуух уусын дунд орших нэлээд үзэсгэлэнтэй газар байрлах аялал жуулчлалын тасгын юм байна. За тус хотын Цэнгэр лагун гэдэг газар нь одоо бүх жуулчдын очих хамгийн дуртай газар юм байна. За энд бол маш гоё үзэсгэлэнтэй байгальтай. За дээр нь хүмүүс одоо амарч зугаалж модон дээрээс ус руу өсөрч за сарвчин сум пив ууж бүжиглэж зугаатай өнгөрүүлдэг юм байна өдрийг. За энэ аялал нь бараг бүтэн өдөр үргэлжлэдэг бөгөөд зааны агуу усан агуу гор орох за дээрээс нь намсан голын дагуу 5 цаг аялдаг аялал байсан. За эхлээд бидний жижигхэн тасан давуучиж гайхамшигтай цагаан будааны талбай бүхий үдссэн дуус бүхий газраар алхан эндээ зааны агууд очсон. За дараагийн хүмүүс энд ирж байна. За энд ирээд бүгд ингээд дугуйгаа тавиад
Тэгээ ийшээ бүгд тэр агууны хамгийн дээд хэсэгт нь очиод зураг мургаад аруулт юм байна. За энэ нөгөө даас чи нөгөө хятадтай хил залгаа болохоор хятадас хүмүүс маш их ирж байгаа. Энд чинь өөрсдөө жочлуудыг байгуулсан хятадын жочлууд маш их байна. Солонгосын жочлууд ч гэсэн. Тэгээ энд ерөөсөө европчууд хийсэн хятад солонгосчууд маш их ирдэг юм байна. За одоо ингээд эндээс бүгд явнаа. Амьд орлоо. Тэр чадгүй ч гэсэхдээ яваад айгүй сонирхолтой юм бэ. 1 км хэртэ явд юм бэ. Тэгээд ингээд энэ айгүй том тороосоор ингээд гараараа ингээд дуурайд явчихад зүгээр юм байна. Ер нь энэ дээрээс ингээд бүгд яваад их гоё мэт үз. Та бүхэн даваад энэ дээр ч үзээрэй. За тэгээд гарч ирээд өдрийн хоолтондоо орж ирэн ингээд нэг хүний $20-оор ингээд өдрийн хоолтоо энэ ингээд дахианы махны шордлогтой будаатаа цалхтаа. Тэг болж байгаа юм байна. Энэ жимстэй бас. Жимсэн нэ. Зааваас гарсны дараа бид тэндээ өдрийн хоол идээд зөөр хэрхэн голын дагуу хөөх зааварчилгаа аваад хот хүртэл уруудан аялсан. За бид 1 цаг хагасын турш замдаа нэг газар дахин зогсоод дараа нь дахиад 2 цаг хэртэ голоор аялсан. Ингээд зам дээрээ суугаад явж байна. Айгуу сэрүү татած дүнхээр гоё юм байна. Наалтаа болоод ч тийм гол нь айгуу гоё юм үлээ өстэй. Тэгээд энэ 2 дахь цагсаар дээр ирчихэд одоо ингээд машин бидрийг авахад ингээд бид нэр заваар 5 км орчим 2 цаг явах юм байна. Үнэхээр гоё байна уу. За бид та амцаг байгаарай. Энэ мөрнөр голдоо гэж байгаа. Одоо ээж ууштай. Тэгээд тэгээр далаа тэнгис байхгүй ч гэсэн ерөнхийдөө бол энэ халуун орнд бол ингээд голоо дагаад ингээд ээж ууштай гэж байна. Тэний агуу орч байгаа юм одоо голоор ингээд явж байгаа юм байна. Тэний
За мэдээж хэрэг Лаос дахь Вангвен хотын хамгийн алдартай хөгжилтэй аюул бол уулын голоор хийсэн дугуйн дээр сууж за голоор зугаалах аюул гэдэг. За энэ бол 55,000 кг буюу $7 орчмыг төлөөд за яг одоо аюулынхаа эхэндээ дуугаа авдаг юм байна. За тэгээд урсгалаар нь голыг дагаад үзэсгэлэнтэй уулсын одоо сайхан газруудыг үзээд за голын ирэг дээр янз бүрийн баарууд дээр зогсоод за тэр үед нь бол тусгай бэлтгэгдсэн хүмүүс загас урж байдаг хүмүүс одоо эдгээр хүмүүсийг замд нь тосч аваад баар ресторан руу дагуулж явд юм байна. За ер нь өөрсдөө энэ газруудаар аялахдаа том дугуйтай бартаа замын мото бас түрээслээд явдаг үйлчлэгээ бас байдаг. Харин замаас хаан заалгаж хаагур явахад зааварчилгаа авах хэрэгтэй байна. За Лаос дахь гол мөрнүүд нуурууд нь одоо тээврийн хэрэгслийн гол замуудын нэг юм байна. За үүнээс гадна Лаосын гол мөрнүүдийг усан цахилгаан станц барих, эрчим хүчний хүүсэр авах, за ахуйн болон хөдөө аж ахуйн хэрэгцээнд ашиглахад одоо идэвхтэй ашигладаг. За ямар ч хотод татсан хотын одоо голын эрэг орчмоор заавал очиж зугаалдаг ер нь утсан хот болгон. За тэрүүгээр угаасаа ямар ч хот одоо аяллаа бүтээгдэхүүн хийдэг. За энд бол энэ яг ийм сэлүүрт заваар зугаалдаг нь үнэхээр гайхалтай гоё дурна. Усан гэхдээ нэг тийм төргөн усалтай биш мөрчөө. Тэгээд бас хаяа бас бартаа тааралтай байна бас. Тэгээд уур амьсгал мэдээж маш гоё дулаахан болохоор олон орчтойд ингээд сэлүүр заваар зугаалсан шиг айтайхан юм байна. За энэ хүн чи хороор загсуулж байгаа болтой байна. За энэ цаад харж байгаа уур маш ингээд өндөр болоод маш үзлэнтэй. За ингээд нэг өдөржингөөс агаарт явж байна. Энд бол бас яг хүүхдийн тоглоомын талбай малгай бас татвартай адилхан тийм том үйлчлэгээний газар байхгүй ч гэсэн ерөнхийдөө гэр бүлээрээ ирээд бас нэг Лаос орныг сонирхонгоо нийслэлд нь очичоод энэ хотод ирээд ингээд голоор зугаалаад саяны тэр арлуудаар яваад сонирхолтой амарч болох юм байна. За үүнээс энэ сэлүүр цагаас гадна мотортой бас энэ завиудаар бас явдаг юм байлээ. Одоо энэ ийм түрүүний бидний явсан шиг тийм өөрийнхөө дугууны юугаар явж байна. Шаран дотор хийлцэн тийм хаймар маягийн ингээд бас өдөржингээгээ хэвтэ явчихд юм байна. Энэ нэг жаргацсан хүрэж тэр. Hi. How are you? You very happy? За Лаос бол халуун орны уур амьсгалтай тул голын ус нь зуны үерийн үеэр нэлээд их болдог. За өвлийн улирд бол нэлээд гүйхэн болж багасаж усны дутагдлыг ихсгдэг юм байна. За бид явж байхад бол мэдээж маш халуун хуурай уур амьсгалтай байсан. Ер нь бол маш хэцүү зуны улирд бол ус нь одоо нэлээд дутагдaltaй. За энэ Вангвен хот бол битүү одоо шороогоор шуурсан. За яг голын эрэг хавааралыг айтайхан санагдж байсан. За гэвч энэ хот нь бол уул мөрөд бүхий газруудтай одоо ер бусын сэтгэл хөдлөм романтик уур амьсгалтай газар юм байна. За мэдээж уулархаг нутагт амрах, за ирээдүгөө эргцүүлэн дээшээ харж хэвтэхэд ер нь бол их айтайхан санагдж байсан. За байгалийн сайхныг харан одоо хэвтэх бас их зугаатай байсан. За ер нь бол энэ хотод ирээд хэдийгээр хүүхдүүд гэр бүлээрээ ирлээ гэж бодоход за хүүхдүүдэд мэдээж тэр бусад одоо улс оронд байдаг одоо тоглоомын талбайнууд байхгүй. За дээрэс нь одоо хоолны янз янзын тийм Макдоналдс том шүлжээнүүд байхгүй боловч за гэр бүлээрээ нэг сайхан энэ цаг агаарын гоё нөхцөлд одоо ууланд авираад усаар одоо голоор зугаалаад явах бас их сонирхолтой байж болохоор байсан. За энэ хот бол үнэхээр тайван амгалан үзэсгэлэнтэй хот байсан. За тийм учраас та бүхэн Таиландд ирээд энэ хотод ирвэл бас их айтайхан санагдаж байсан шүү.
За 1975 оноос хойш ингээд Лаос улс бол ерөөсөө социалист нийгмээр одоо хотол байгаа. За тэгээд мэдээж бүгд хятад ард улс за Хойд Солонгос, Куб зэрэг улсуудтай одоо адилхан социалист нийгмтэй улсуудтайгаа маш их мэдээж найзалдаг. Тэгээд хэдий тэгсэн чинь за Вьетнамтай бас их найз. Вьетнам хятадын одоо зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж байгааг энэ дуурайгаа зүйлүүд бас нэлээд ингээд хөгжиж байгаа юм байна. За Винчанаас Ванвэнг хүртэл бид 5 тухтай автобусаар явж ирсэн. За Лаосын нийслэл хотоос бол өдөртөө 2 удаа өглөө 10 цагаас өдөөс хойш 14 цагт жашид буудлаас нэрээд авчдаг. За Винчанаас Ванвэнг хүртэлх тасалбар нь ерөөсөө 70 мянган кип буюу $9 байсан. За харин Ванвэнгээс эргээд Винчан хүрэхэд бол $6 байсан шүү. За зам бол мэдээж маш муу замтай. Өндөр уулархаг замаар дайраа өнгөрдөг. За дээрэс нь жоохон явж байгаа л одоо шорон зам гарч ирээд хатуу учлалтай зам бол бараг байхгүй байсан. За хамаг өмнөс ихсрээд ерөөхдөө их тойроо замтай. За ер нь бол төрсэн сэтгэвд гэвэл том автобуснаас илүү орон нутгийн жижиг автобус одоо мини автобус явал арай дээр юм шиг санагдсан. Хотын төв үсгээр жууштай зориулсан хувийн жижиг байшингууд, олон төрлийн жижиг буудлууд, за кафе, ресторан, ундаг дугуйны түрээсийн зэвүүд хотын аял жуулчлалын төвөөдөөс бүрддэг. За мэдээж хэрэг алдартай зав дугуйн дээр сууж голыг тойрон зугаалдаг аялал, за мөн явган аялал, авын доторх аяллуудаас болж энд жуулчид ирдэг юм байна. За энэ хотод бол байр буудал болох нь өрдөөч хэцүү биш. Зашид буудал голоо дагсан жижиг байшингууд маш олон. За бараг бүгдээрээ сайн чанартай, цэвэрхэн. За жижиг буудлын нэг өрөөний үнэ нэг өдөртөө 50 мянган кип буюу $6. За $6-аас эхэлнэ гэж үздэг. За Ванвэнг хотод 3 өдрийн турш бид хотын хамгийн өссөн сайхан газруудаар орж амжсан. За энд ирсэн хүн орон цагаар орон нутгийн олон орон ижил маягийн кафе хаалны газруудад тохиолж, за Лаосын шар айраг ууж цагийг өнгөрөөдөг юм байна. За ихэнх кафе нь бол мэдээж ая тухтай. За энэ бас нэг онцлог нь диван дээр хэвтэйгээр Америкийн телевизийн цуврал найзууд гэдэг киног үзэх нь энэ хотын уламжил болсон юм байна. За одоо ингээд энэ портер дээр бид нар өнөөдөр сууж өдөржингөө явсан. За энэ одоо сая солонгосчууд бас явж байгаад ирж ах шиг байна. За шөнийн гудамжинд орон 6 цагаас эхлээд одоо ингээд бүгд баарнууд нь онгоцсон. За тэгээд хоолны газрууд нь ингээд онгоцсон. Тэгээ саяны тэр нөгөө гэрэлтэй гудамжинд ингээд өдрийн 12 цагаас орооны 11 цаг хүртэл ажилладаг юм байна. За тэр гэрэлтэй гудамжиндаа одоо ингээд захан ингээд үйл ажиллагаагаа хийж байгаа. За энэ портер дээр ингээд халуун оронд хойтлын ингээд битүү санд толгойд ингээд явхад энэ арай нэг төгтөгөөс арай хот зам мамд явхад энэ хөдөөний энэ замаар явхад бас арай ихтэй юм билээ. За энэгээр бол энэ хотынхын тэрчгээр аялал жуулчлалыг авч явж тэр өдрийнхөө тэр нөгөө агуугаар зугаалуулаа тэгээд тэр усаар явуулдаг. За тэр байгалийн үлдсэн газруудаар явуулдаг. Гол үйлчлэгийг яг энэ машинаар явуулдаг юм байна. Волк стрит буюу Машингийн гудамж. За манайхны нэрлэгээр бол гэрэлтэй гудамж гэж нэрлэдэг гудамж нь.
За энэ гудамжинд бол одоо яг жуучдад зориулсан гудамж. За орооны өдрийн 12 цагаас эхлүүлээд энийг барьж эхэлдэг. Гэхдээ 12 цагаас бол ерөнхийдөө бага байж байгаа ороод угаалгааг үеэр 6-5-аас хойш энэ удаан юмудаа бүр шууд ингээд барьчдаг. Зөвхөн жуучдад зориулсан бэлэг дурсгалын зүйлээ одоо дээрэс нь өөрсдөө үндэсний хувцас зарж борлуулдаг газар байх юм аа. Нэлээд төгсгөлт нь хоолны газрууд зөндөө байна. Тэгээд энэ хотпот авч идэж байна. Ингээд өөрөө гал дээр чанж идэхээр ядаргаа арилнууд өдөржингөө явж бүр амар өлсөд ядраад өдөр төр нэг аялын бүтээгдэхүүн зардаг газар болохоор хямдхан нэг 20 мянган $20 гэхээр зэрэг нэг дахианы махтаж шаардлагад өгсөн. Тэгээд одоо өдөржингөө хоос явж байгаа. Энэ нэг хотпот нь яг л манайх шиг янз янзын ногоонуудаа өгөөд тэгтээ нэг өхрийн махтаа хотпот гэсэн. Ийм нарийнхаа мах байна гэх юм ахна. Ямар ч юм сайхан хоол идэв та. Энэ жуулч зүүрэн байна. Энэ хотод ирэхэд бол мэдээж маш их гоё байгалийн үзэсгэлэнтэй газар. Дээрээс нь одоо олон тооны хүн байхгүй. За хүмүүс нэг тайван амгалан. За тэрнээс гадна одоо метро байхгүй, төм төжгөнд бум бужигнсан одоо их хотын уур амьсгал байхгүй. Ямар л нэгэн байдлаар одоо ингээд өөр ирэхгүй хүмүүсийг ингээд амрах тэмцэлтийг төрүүлж чаддаг. За тийм учраас энд ирсэн хүмүүс бол мэдээж маш сайхан цагийг өнгөрөөж болохоор юм аа. За Хирото энд ирэхээр бол мэдээж Тайланд улсаас Бангкокоос ирэхэд бол маш аятайхан. За Бангкокоос бензин хот хүртэл бол $30 маш тохилог автобус явдаг юм билээ. За бидний хувьд бол энд ирж одоо олон хотуудаар яваад одоо алжаалаа тайлсан гэж хэлж болно.
За Ван Вен гэдэг Лаосын одоо жижигхэн хот. За тэр дундаа одоо энэ эко аялал жуулчлалыг бас хөгжүүлж байгаа. За уул ус одоо асар өндөр гой уултаа агаар улсын хувьд бол маш их гоё байгалийн үзэсгэлэнт газар та. За түүнээс гадна хүмүүс нь одоо би нэгэн зүүн Азийн бусад орнуудыг бол хүн ам цөөтөө тэгээд хүмүүс нь аягүй тайван амгалан ер нь их аятайхан газар байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. За тэгээд алтан шар зам маань үзээтэй байх болтугай.